байцгаана уу үзэгчдээ One Design нэвтрүүлгийн өнөөдрийн дугаар эхэлж байна. Шинэ он айлчлан ирэх гэж буй энэ өдрүүдэд хүн бүр баяр хөөрөөр дүрэн алхаж, хотын гудамж талбай маань хүртэл оёлоо өмсөн мэт өнгө үзэмжтэй байгаа нь шинэ жил хаяанд ирснийг илтгэж байна. Ингээд бид энэ удаагийн дугаараараа хотын гудамж талбайд шинэ жилийн уур амьсгал оруулж буй чимэглэлүүд тэр дундаа мөсөн урлын тухай үзэгчдэд үзүүлэхийг хүссэн юм. Ингээд One Design нэвтрүүлгээ хүлээн авч үзнэ. Янз бүрийн гэж андуурдаг байхгүй. Тэгээ нааж үзэж байгаа тэр юм болохоор тариа мэрэг тоож яадаг юм аа. Уран сэтгэмж бүтээлч байдлаараа шинэ жилийн чимэглэлээ сонирхолтойгоор хийж болох загваруудыг та бүхэндээ хүргэж байна. Та бүхэн эдгээр шийдлүүдээс санаа авч болох юм. One Design студид интерьер болон экстерьер дизайны зураг төсөл боловсруулж, зургийн дагуу засал чимэглэлийн ажлыг мэргэжлийн өндөр түвшинд хийж гүйцэтгэнэ. One Design таны мөрөөдлийн орон зайг бий болгоно. Үзэгчдээ дөнгөж сая дэлгэцнээ харуулсан шинэ жилийн чимэглэлүүдийн шийдэл таны сонирхлыг татсан гэдэгт итгэлтэй байна. Харин одоо нийслэл хотын маань гудамж шалбайд хийгдсэн сонирхолтой чимэглэлүүдийг хамтдаа сонирхъя. Oh, the weather outside is frightful, but the fire is so delightful. And since we've no place to go, let it snow, let it snow, let it snow. It doesn't show signs of stopping, and I brought some corn for popping. The lights are turned way down low. Let it snow, let it snow, let it snow. When we finally kiss goodnight, how I hate going out in the storm. But if you really hold me tight, all the way home I'll be warm. The fire is slowly dying, and my dear, we're still goodbye.
Бид өмнөх дугаараараа мөсөн урлалыг хийх явцтай танилцсан бол одоо мөс маань хэрхэн сонирхолтой бүтээл болсныг хамтдаа сонирхцгаая. Let it snow, let it snow, let it snow. One Design студид нь интерьер болон экстерьер дизайны зураг төсөл боловсруулж, зургийн дагуу засал чимэглэлийн ажлыг мэргэжлийн өндөр түвшинд хийж гүйцэтгэнэ. One Design таны мөрөөдлийн орон зайг бий болгоно. За ингээд уран бүтээл Шалтан Баярхтайгаа уулзаад байна. Сайн байна алт мэрхэ. Сайн. За уран бүтээл өндөр үү? Өндөрлөө. За. Сүүлийн үед юу хийгээд байна? За одоо сүүлийн үед нэг ерөнхийдөө мөсөн баримлын одоо энэ шинэ жилийн арга хэмжээнд ингээд бас янз бүрийн юм хийж байна да энд. Бидэд болохоор нэг шинэ жилийнтэй холбогдлолтой гэдэг энэ дизайны сэдв ярилцчаа тэгээд энэ мөсөн баримлын тухай яриад таныг зорж ирсэн. За. Тэгээд таны мөсөн баримлаар хийсэн ажлууд танаа багийнхан тий олон улсын чанартай тэмцээнүүд оролцож исэн, гран-при шагнал авч исэн гэдэг. Тэгээд дээр нь одоо сүүлд хийж байгаа ажлууд ялангуяа тэр сүүлд нэг бүтээл хийж исэн байлээ тий. Тэр мөр ажлуудыг сонирхож ингээд таныг зорж ирсэн байнамаа. Тэгээд мөсөн баримл гэж одоо яг юу хэлж чинь тэрнийхээ тухай та. Анх одоо ингээл мөсөн баримл хийх чинь одоо миний цуг хамтран гэж хийдэг одоо Батмөх гэж уран баримлж сэлбэрч байгаа байцуг гэдэг. Тэгээд тэрнтэйгээ одоо ингээл анх Финланд ингээл Америк руу ингээл тэмцээнд яваал. Тэгжил анх одоо мөсөн баримлд анхаараа эхэлсэн тий. За мөсөн баримл гэхэлэр мөсөн урлал мөсөн баримл гэхэлэр их санагдаад байгаа юм л та. Улирлын чанартай тий. Тэгээд их ус болол зөөлөн төлөвт байж хатуу руугаа шилжчихдэг. Тэн дээр нь бүтээл хийж ийн гэхлээр бас их сонирхолтой. Тий. Ерөнхийдөө мөсөн баримл чинь бас хийхэд бол их хэцүү шүү дээ. Хүүтэнд даарна тэгэл бас ядарна. Юусе тэр чинь нэг л эвгүй хөдлөөл хагалах ч юм уу барьж байгаа тагалахчсан тохиол тэр чинь тэгэл хайр хийж исэн юм бол тэгэл байхгүй болж байгаа байхгүй юу. Сахиж тэр чинь эхнээс нь л эхлэн гэсэн үг шүү дээ. Тэгээ ер нь мөс тээвэрлж барьж наан цаана гэл ингээ явхад ер нь бас их л олон хүний хүчин зүтгэл орж байгаа юм л дээ. Тий. Тэгээд хоорондоо бас багийн нэг нэгдсэн тийм юм зохион байгуулалттай байж иж маш богино хугацаанд ажлыг ингэж гүйцэтгэх нь. Тэгвэл бид нар ч бас улирлын чанартай тэгээд бас цаг хугацаанд хавчигддаг ерөөс мөсөн баримлаар юм ихч. Тийм талууд бас байдаг. Цаас мөсөөр хийдэг улсууд зөндөө байна л да. Одоо очирвол тэгээд оноо нэг бас таньдаг баримлчин байна мундаг. Найдлаа Америкийн нэгдсэн улсын Колорадо мужид болсон олон улсын тэмцээнд энэ Мортонбаатар гэдэг энд оролцсон. Говь сайхан гэдэг бас баримлт залуу Батмөнх Алтан Баяр гэдэг миний би оролцоод бас төрүүлээд гран-приг нь аваад тий. Одоо энэ үзэгчдийн шагналыг аваад маш сайн амжилттай оролцоод ирсэн сасан баримлаар. Энэ бүтээлийг хийхэд ер нь хэр хугацаа шаардж гарсан бүтээл вэ? Энэ бүтээл болохоор зэрэг за 5 хоног л хийсэн дээ. 4 хоног нь ерөнхийд нэгээл сүүлийн өнөдөр гүйцэтгэл бүх юм аяагээл. Дөрүүлээ явсан. А энэ санаа эдийн бол энд байхдаа гарсан байсан уу? Тэндээ очиод эндээсээ бүх санаагаа гаргаад зураг эсгийг зэн ингэж явуулаад тэгээд тэнд чинь бас ингээд дэлхийн 40-од орноос шалгаруулж байгаа шүү дээ. Тийм. Дэлхийн 40 орноос 16 орн шалгарч орж байгаа хөөх. Тэрэн дотор биднээс багтсан. Тэгээд ерөнхийдөө 5 улсуудтай баг бүрдүүлэх систем байна л да. Биднээс болохоор дөрвөл явсан. Тэгээд бараг тэр 16 орны 5 гэж баг 80-аад жих
хүн болчихж байгаа байхгүй. Маш их олон хүн оролцож байгаа юм байна. За 4 дахь өдрөө явж байна да. Улсууд. За манай Мөртөнбаатар. За өнөөдөр ингээл гүйцэтгэлээ хийгээл дуусгаж эхэлнэ. За мөнхөхийн дэвшлэг хийгээл. Та энэ нэг ваага хийж байна. Энд нэг өндөг хийж байна. Хай. Nice. За ингэж хийгээд өчтөө дуусгая да. За ингээ Монгол. Авьяаслаг уран бүтээлчд маань мөс засаар бүтээл хийж олон улсын тэмцээнд олон удаа оролцож өөрсдийн чөлөө сэтгэлгээ өрмөц зохиомжт бүтээлүүдээрээ олныг гайхуулан удаа дараа тэргүүн байр Гран При шагналуудыг хүртэж байжээ. Монгол эрс Чингисийн бадрууд Мөртөөгөө нартайгаа мөнх Чингистэйгэн хорвоо гин хасыг туусан билээ Дарнавала востык гэдгээ ханруулах гэж Далайвд устгүй болхон мэдүүлэх гэж Монгол эрс Чингисийн бадрууд Ladies and gentlemen, join me in congratulating Team Mongolia. Энэ жил бас явах санаатай байгаа одоо. Тий. Визэнд ороо гарцаа одоо ингээд. Бас бэлтгэх байдлаа аваад байж лээ. Тийм. Яг энэ тэмцээндээ гэсэн үг. Яг энэ тэмцээндээ. Хаана болох вэ? Америкийн нэгцээс нэг Денвер тий Колорадо мөн шүү дээ. One Design студ нь интерьер болон экстерьер дизайны зураг төсөл боловсруулж, зургийн дагуу засал чимэглэлийн ажлыг мэргэжлийн өндөр түвшинд хийж гүйцэтгэнэ. One Design таны мөрөөдлийн орон зайг бий болгоно. Цас мөс гэж бас хоёр янз ороод байна. Цас мөс хоёр ч хоёр янз. Тэмцээн дээрээ ч гэсэн бас нэг тэмцээний нэг юу нь бас өөр штэ. Засан баримлчин болохоор зэрэг шууд ямар ч цахилгаан багчгүйгээр зөвхөн гараа багчаар нэг шийдэг. Мөсөн баримл болохоор тийм биш. Арай хатуу тий. Тий, цахилгаан хөрөө мөрөөгөр юм. Тэгээд аль нь ч байсан тэгээ ер нь ингээ буруу авсан тохиолдол ахиж нөхөж ингэж хийх бас хэцүү. Анзаарч яхад та бүхэн бол одоо баримл хийдэг, сэлбэр хийдэг гэдэг ингээ хэлбэрийн урлагаар юм бүтээдэг хүмүүс шүү дээ.
Тий. Тэгээд мөсөн баримлал гэхэлэр бол бас улирлын чанартай ингээл хийчдэг болж таарч байна тий. Тэгээ бусд үед нь бол дандаа л баримлын ажил хийн, сэлбэрийн ажил хийн. Тэгэл ерөнхийдөө тэгж явдаг. Энэ одоо сэлбэрийн ажил байна тий. Ямар нэртэй бүтээл вэ? Энэ болохоор зэрэг одоо нэг юм синти Баатрин Чингисийн ардлын синти гэж байгаа. Нэртэй бас ихгүй уран юутай тий. Дэлбэрүүдтэй. Одоо энд ингээд сэлээд тавьсан шүү дээ. Одоо энэ нэр баг л одоо ингээд дуусах гэж байна. Энэ чинь нийтдээ ингээд 3 метр урттай. Бид нөгөө Viva City дээр хийж байгаа мөсний ажил дээр очиж зураг авч ирсэн. Тэр чинь одоо зохиомж нь гурван бухтай, арталтай Монгол эмэгтэй хүнтэй тий. Тий. Тийм ажлууд хийсэн тий. Тий. За сайн байна уу? За мөсөн урал хэр болж юм бэ? Тэгэл өвөлдөө тэгэл гайгүй штэ тэгэл хүүтэнд мөсөөр юм хийгээл тэгэл захиалгатай хийгээл. Энэ Viva City дээр одоо яг нэг бүтээл хийж байгаа юм тий. Тийм Viva City-гийн одоо энэ ойр орчинд одоо яг нэг холбогдолтой гэдэг. Ингээд өндөр нь 3 метр болох. Монгол эхнэр ингээд сүү цацал өргөж байгаа. Ард нь их гой нар мар мандаа. Viva City дээр гэж бичээд тэгээд хоёроод одоо тэг гэрмээр янз бүрийн юм биш тийм цаа буугмтай шинэ жилийн холбогдолтой юм хийж байна да. Энэ одоо голын мөс ингээд 2 метртэй, метр 50-тай. Нуурнаас ингэж аавна шүү дээ хөрөөгөр гэж. Тий. Аль нуурнаас авсан бэ? Одоо ийш нөгөө нэг карьерийн загас хөргөлгийн тийм газар байдаг шүү дээ. Тий, тэндээс авсан. Энэ одоо юу вэ? Цүүзээр хийж, өөртөө л хийж байгаа. Тийм ч одоо дандаа гараараа хийсэн байгаа шанс шүү өөртөө. Тийм үү. Тий. Монголчлоод ингээд шүрүүптэй чад ингээд хийцэн байгаа байхгүй. Тэрс яг ийм байгаа шүү. Ингээд одоо яг энэ гадаргыг хичэлдэг байхгүй. Энийг бас нуурнаас гарах гэж нэлээд юм болох байх тий. Тэр миний ч одоо ингээд нэвт хөрөөдөөд бүр камеранаар татаж гаргадаг байхгүй. Ган тийм ээ янзын хүүтэн байна тий. Тэгээ одоо ингээд хүүтэнд өдөр чи ингээд ажилласан шүү дээ гадаа. Бид тэгээд хийж байгаа даахгүй шүү дээ. Байг хөдөлгөөнт учраас. Зураг эскизнийхаа дагуу явчихж байгаа бах тий лээ. Эскизнийхаа дагуу явчихсан. Түрүүн та юу гэдэг вэ нэг хиймэл үсээр юм хийгээд байгаа юм лээ. Олсод болохоор зэрэг яг жиггүй мөсөн гэж андуурдаг байхгүй. Тэгээ нааж ирж байгаа энэ тэр юм болохоор тариа мариатай хоож яадаг юм манай хүн. Хотлоо тоглоод байгаа шүү дээ. Олсооч яг мөсөн ингээ баримлын талаараас ойлголт муутай байдаг шиг. За бид нар Viva City дээр ирчээд байна орой. Шинэ болж байна. Тэгээ манай мөс урлаач маань одоо ажиллаа хийгээд нэлээ явуулсан байгаа гэсэн. Хэдүүлээ одоо ингэж бүтээл нь хэр явж байгааг хамтдаа сонирхцгаая. Явчихлаа. Нөгөө нар мар бол тест ирлэг болсон шүү дээ. Одоо ингээд ерөнхийдөө гүйцэтгэлийн ажил хийж байна. Хүүтэн байна. Айгүй хүүтэн байна тий. Яг хөдөлж байгаа болохоор гайгүй л шүү. Бас их чанга ажил байна. За мөнхөө ажил хэр явж байна? Тэгээд нэг 50% явж штэ одоо. 50%. Цаа буугаад стандарт хийж байна. Тий. Энэ мөсийг хооронд холбохдоо зүгээр ингээ усаар холбочтой юм байна тий. Тий, усаар наа дандаа. Тэ усаа тааруулж штэ. Айгу яг температуртай хүүтэн. Одоо энэ дундуур бол ус оруулж нааж.
One Design студид нь интерьер болон экстерьер дизайны зураг төсөл боловсруулж, зургийн дагуу засал чимэглэлийн ажлыг мэргэжлийн өндөр түвшинд хийж гүйцэтгэнэ. One Design таны мөрөөдлийн орон зайг бий болгоно. Танай багийнхан бол бас их мундаг хүмүүс байна тий. Тэгээ манай багийн улсууд бол мундаг. Одоо Батмөнхийнхэн маань бол ерөөсөө л дэлхийн аваргын мөнгөн медальтай усан баримлаар. Тэгээ одоо энэ Финланд улсын тэмцээнүүд ерөнхийдөө л их төрүүлсэн шүү бас. Тийм. Олон төрүүлсэн тий. Бүр дангаараа юу? Бие тааж юу? Урд нь бас нэг өөр ахуйтай бас ийм тэмцээнд явдаг гэсэн. Тэгээ сүүлийн одоо 4-5 жилээс л бид хоёр нэг баг болж байнга цуг явж байгаа. Энд чи одоо Финланд Хельсинки юм уу? Энд болохоор зэрэг байгалийн дизайн гэж цаанаас нь ингэж нэрийг өгж байгаа байхгүй. Тэгээ яг та бид хоёр ерөнхийдөө санаагаа олох гэж яг очоод ерөөсөө тэр чин цаанаас нь юуг нөгчөж байгаа юм чи. Юуг нь сэдвийн тий. Тэгээд хоёулаа бас янз бүрийн юмнаас ингээд санаа олохгүй л яаж сүүлдээ ерөөсөө яг Монголынхаа тийм үү. Тийм. Манай Монголд ирнэ байгаль яг яадаг. Тэгэл энэ тэрэн дээрээс ийм Солонгын орн гэсэн ийм гоё нэр өгөөд энэ тий. Тэгээ энэ дотор нэг өвөр хөврлөн байгаа энэ нэрийн хоёр бууг байгаа юм. Энд чи одоо ингээ бороо орж байгаа ингээд ийм зохиомжтой юм баггүй. Тий. Энэ хоёрдугаар байранд орсон. Тэгээ эн чинь нөгөө нэг их том болж байгаа байхгүй энэ чи одоо ингэх чи бараг 4 м болчихж байгаа шүү дээшээ. Ингээд хүн чи ерөөсөө ийм өндөртэй байна гэж чинь. Тэгээ энэ чи ерөөсөө ингээ дан хөрөөгөр ингэж хөрөж байгаа шүү дээ. Тийм үү. Тий, ерөөсөө яг л ерөөсөө тийм их хэгцэгтэй юм байгаа байхгүй. Нэг л эвгүй ингээл хөрөөгөө хөшөөл мөсөө хаалгахтал энэ тэр чигтээ ингээ нурна. Хоёр бол ямар ч байранд орох тийм боломжгүй болно шүү дээ. Тэгээд ер нь энэ хан бол танай анхны ски зэрлэл дүрцсэн байна да тий. Тий, одоохондоо энэ урлангаа бариад шинээр ороод нэг удаагүй бас тогтчл мөгчлөлт нь бас яагаад инх зэгцэнд сайн оруулж чадаагүй юм уу? Бүтээл хийхэд хэрэгэлдэг одоо нарийн багшнууд нь тий. Тэгээд наач одоо хамгийн чухал багч шүү дээ. Тийм. Энд чи одоо ингээд өөрөөсөө гар аргаараа хийсэн юм багж байгаа. Энэ тий. завод амжилт. Одоо ингээд эн чинь бол ерөөсөө тийм мөсөн баримл, цасан баримл ерөнхий цаг нь гаргадаг байхгүй. Аа. Чи маш хурдан цаг хийнэ. Тэгээ одоо энэ болгоноор ингэж одоо маш хурдтай тийм сайн авдаг болчих. Тэр юм байлаач. Тэгээ энэ одоо ингээ палкны ингээд бильярдны палкаар ингээ ишиг. Энийг нэг үрчлэнгүү уцаар ингээ ороод цаас тэр. Тийм биш. Энэ тэгээ яг өөрсдөө тааруулаад багшнуудаа л хийчихэж байгаа шүү дээ. Ер нь уран бүтээлч юм чинь багчаа ер нь өөрөө хийгээл. Тий, өөрсдөө л ингээл ер нь хий. Тэгэл одоо энэ их хичээл энэ нэг Японоос авчирсан ийм одоо ингээ харахад хөрөөшгөө гоос. Энийг өөр чи ингэж малтдаг байхгүй. Өнгөлдөг гэсэн үг. Энэ нэлээд хамгийн төгсгөл хэсэг дээр баг. Тий, дандаа гүйцэтгэл дөөрүүд дээр ингэж яах хэрэгтэй. Одоо энэ хөрөөх чинь энэ 50-нууд Финланд явж бас бит хоёр төгжөөс бэлгэлж ирсэн өрөө. Мөсийг ив нийлүүлдэг хөрөө. Хооронд нь ингэж. Тэгээ сүүлд нь нөгөө нэг энэ Монгол Баатар Колорадод болсон тэмцээн дээр таарчаад бит хоёр нөгөө нэгдүгээр байранд орсон чи бааха хөрөө өгсөн байхгүй. Тэгээ тэрнээсээ бас нэгийг зөрүүлж бэлгэлээд байгаа нөгөө дээ. Тий. Төмөр мөр байх тэр идэх. Тий, энэ их гоё хөрөө өгсөн. Энэ их гоё. Тэгээ одоо бас модонд ашигладаг багшнуудаа хэрэглэн шүү дээ бид маш юм ухан байна ингээд энэ дандаа сүүцнүүд байна. Чуван гэдэг юм байна тий. Тий. Одоо энэ сэлбэрийн урлагийн одоо загалмаас эцэг юм шүү дээ. Түрүү харин сонирхож ирсэн чинь өөр ахтар одоо энэ төрийн ордон мордны хаалганууд хүртэл шүү дээ тий. Гол хийж исэн юм уу? Одоо ерөөсөл төрийн ордон доторх бүх төгсөлтийг хийсэн. Монголын энэ хээ угалз тэрийг бол өстэй ганц гаргаж ирсэн юм шиг энэ жаванд тохиол. Энэ хичээл одоо дан ухны ажиллагаа байгаа байхгүй. Машинаар хийсэн. Техниктэй. Тэр зааны ясан соём хийсэн бүтээлүүд нас гайхамшигтай шүү.
Энэ мөсөн баримл бас их цаг хугацааны гэж ярьдаг. Өөрийнх нь амьдрах нас ч гэсэндээ тодорхой хугацаанд байгаа л тэгээд л байхгүй болох нь тий. Ингээл мөсөн баримл чинь тэгэл 2 сар 3 сар хүртэл тэгэл байж байгаа л хальчин шүү дээ. Тэр хугацаанд л одоо тэгэл тэр чинь зурган дээр л үлдчихэж байгаа шүү дээ. Үр хүүхдийн одоо тэгээд өмнө авахгүй болсон зургийн ард л тэгэл тэдэн он тийм юм ингэж хийжсэн гэл дүүхэл болж үлдэж байгаа юм чинь. Тийм. Одоо сэтгэлээрээ л хүн амьдрахаас хойш ямар чинь бол түүх болж үлдэж байгаа байхгүй. Тийм. За ингээд мөсөн баримлын тухай ингээд сонирхолтой ярилцлагыг алтан барихтайгаа хийлээ. Тэгээ танаа багийнхаа одоо удахгүй явах тэр тэмцээнд тий Колорадод гэсэн тий. Тэр тэмцээнд яваад амжилттай оролцоод ирээрээ гэдэг ирүүл тавья. За баярлалаа. Орж исэн тэгээд төрүүлэхийн төлөө л хичээж штэ. Төрүүлэх байх гэж бодож байна. Болтгой. За. Авьяаслаг уран бүтээлчтэй удахгүй болох олон улсын тэмцээндээ амжилттай оролцохыг хүсэн ярив. Үзэгчдээ манай нэвтрүүлэг энэ түрээд өндөрлөж байна. Та нэвтрүүлгийн талаарх санал хүсэлтээ бидэнд хүрэхийг хүсвэл доор хаягаар холбогдорой. Ингээд айлчлан ирж буй шинэ оноо амжилт бүтээлээр дүүрэн ухтаарай. Баяртай үзэгчдээ.